За юу цаана guys бүгд ээлж нэмжлэгээр уулзж байгаа да. Баяртай байна. Тэгээд би хүмүүсээс санал хүсэл авсан чинь яг иймэрхүү яг юм хичээл орж байгаа юм шиг Google Docs дээр тайлбарлаад нэг юм юмныг жоохон гүнзгий тайлбарсан бичлэгүүд айгүйх хэрэгтэй байна. Эндээс айгүйх юм сурж ийн гэсэн санал хүсэл бас ирсэн хүмүүсээс. Тэгэхээр тийм учраас би иймэрхүү төрлийн бичлэгүүд бас ажиг нь оруулаад ер нь бол тогтмол оруулаад явжээ гэж бодлоо. Тэгээ өнөөдрийн бичлэг би юу вэ гэхээр таны бизнес хэлбэр юу вэ гэдэг хэлбэрээр одоо сэдвээр бичлэг хийх гэж байна. Нэгсэндөө бизнес болгонд өөрийн гэсэн яг хэлбэр байдаг. Тэгээд хүн өөрийнхөө бизнесийн хэлбэрийг мэддгүйгээс болоод өөр хүний бизнес одоо хэлбэртэй өөрийгөө харьцуулаад буруу чиглэлээр явждаг. Эсвэл өөрийнхөө давуу тал болон сул талыг яг огт тийм байдгийг мэддгүйгээсээ болоод буруу алхмууд хийдэг. Буруу хүлээлт тавьдаг. Тэ? Одоо өөр нь бизнесийн модель нь одоо маш хурдтай хөгжих боломжгүй модель сонгочгоод маш хурдтай хийх гээд өөрийнхөө бизнесийг алдах тохиолдол байдаг гэсэн үг. Тэгэхээр яг энэ санааг бол өөрөө яг зохиосон биш, бас би хүнээс авсан. Тэгээд амар их таалагдсан. Тэгээд Монголд бас хүмүүс айгүй мэддэггүй надад санагдсан. Тэгэхээр бас миний бичлэгийг үзэж байгаа хүмүүст ихэвчлэн ямар нэг үйлчлэгээний байгууллага ажилуулдаг, хувьдаа сервис өгдөг хүмүүс байдаг. Эсвэл яг инфо бизнес буюу янз бүрийн мэдээлэл зардаг тийм хүмүүс байдаг. Эсвэл янз бүрийн одоо онлайнаар бараа бүтээгдэхүүн худалдан яадаг хүмүүс байдаг. Эсвэл уламжлалт бизнес дээр тэрийг онлайнжуулах гэж байгаа хүмүүс байдаг. Тэгэхээр ийм хүмүүст өнөөдрийн бичлэг маш их тохирсон гэж бол би хувьдаа хэлмээр байна. Тэгэхээр бизнесийн хэлбэр гэдэг юу юм бэ гэдэг сэдвээр өнөөдөр бичлэгийг хийх гэж байна. Тэгээд яг хамгийн их давтагддаг ерөнхийдөө энэ асуудлууд дээр би өнөөдөр үйлчлэгээний байгууллага болон сервис өгдөг, үйлчлэг өгдөг бизнесүүд болон мэдээлэл зардаг бизнес болон бараа зардаг бизнесдэр жишээг нь аваад танилцуулаад юу хийх юм бол ямар асуудлууд танд тулгараад байдаг, ямар давуу талууд байдаг, мөн таны энэ бизнес модель дээр юу хийвэл мөн одоо орлогоо нэмэгдэж болох юм бэ, сайжруулах юм гэх боломжтой талаар богинохон бичлэг байгаа. Тэгээ богинохон жоох ерөн зөв бичлэг байгаа. Тэгээ ямар ч олон юм бичлэг орцгоё. Тэгэхээр бизнесийн хэлбэр гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр ихэнх бизнес уналтанд ордог шалтгаан нь ерөөсөө маркетинг муу биш, борлуулалт муу биш те. Эсвэл яг тухайн таны бизнес модель ч муу биш. Ерөөсөө таны бизнесийн хэлбэр гэдэг зүйлээ та өөрөө мдэггүй орчдөг. Нэгсэндөө мөнгө чи яг хаанаас орж ирээд яаж урсаад байна? Яг цагнууд чи таны зарцуулж байгаа цагууд хаашаа яваад байна? Хүмүүс яг яаж оролцож байна? Үр ашиг дамжиж яаж дамжиж ин гэдэг энэ зүйлүүд гэсэн үг. Нэгсэндөө бүх бизнес өөрийн гэсэн яг хаанаас орлого нь олоод юу хийвэл би дараагийн түвшиндээ хийх юм бэ гэдэг одоо загварууд нь өөр гэдэг хөөх. Энэ юу гэж нэрлэдэг вэ гэхээр бизнесийн геометри гэж нэрлэдэг. Одоо бизнес геометри гэх юм уу те тэгж нэрлэдэг гэсэн үг. Энэ маань нэгсэнд яаж өгддөг вэ гэхээр хийх төвдөө шавд үзье. Сервис бизнес буюу үйлчлэгээний бизнес гэж байна. За үйлчлэгээний бизнес гэдэг бол ерөөсөө хүн дээр суурилсан бизнес. За үйлчлэгээний бизнес бол ерөнхийдөө айгүй энгийнээр товчлоод хэлэх юм бол яг тодорхойлолтыг би өөрөө бичсэн байна. Үйлчлэгээний бизнес бол хин нэгний хийж чадахгүй эсвэл хиймээргүй байгаа зүйлийг нь тодорхой дүнгээр хийж өгдөг бизнес модель юм а гэж. За хоолны газар, үсчин те одоо гоо сайхан янз янзын үйлчлэгээнүүд одоо юу гэдэг юм. Ерөөсөө л хин нэг нь тодорхой дүнгээр та хиймээргүй эсвэл хийж огч чадахгүй зүйлийг нь хийж өгдөг гэсэн. Хоолны газар хүн болон хоолж чадна гэхдээ те хоол зүгээр байм энгийн бохгүй. Тэгэхээр тийм бизнес модель гэсэн. За сервис бизнес буюу үйлчлэгээний бизнесүүд ямар загвараар өөр ажилдаг вэ гэхээр ийм загвараар ажилдаг гэсэн. За би Майер руу орчээ. Үндсэн ажилдаг бизнес загвар нь бол ингэж явдаг гэсэн. Дээшээ ийм хөтөлбөртэй явдаг бизнес гэсэн. Дээшээ ингэж явдаг. За энэ ч сонд урчлаа. Ингэж урч. Ингэж явдаг бизнес гэсэн. Дээшээ ингэж явдаг. Хизээч юу мэрийн үйлчлэгээний яг боломжтой байдаг. Гэхдээ үйлчлэгээний байгууллага хизээч юу мэрийн гинт ингэж явдаг. Одоо ингэж явж байгаа гинт дээшээ ингэж өсдөггүй. Маш тогтмол хурдаар ингэж өсдөг бизнес гэсэн. Яагаад ингэж тогтмол хурдаар өсдөг вэ? Гинт хурдан явдаг вэ? Биш вэ гэхээр энэ өөрөө хүн дээр суурилсан бизнес. Хүн дээр суурилсан бизнес гэдэг чинь ерөөсөө таны үндсэн том давуу талууд за би тухайн яг хүн дээр суурилсан бизнес гэдэг бол ерөөсөө тухайн бизнес томорхын хэрээр хүнийг нөөц гэдэг зүйл ялч хэрэгтэй болдог. Хүний нөөц гэдэг юм хэрэгтэй болдог. Тэгэхээр тэгж өгдөг гэсэн. Гэтээ үйлчлэгээний байгуул бизнес буюу иймэрхүү төрлийн бизнесүүдийн одоо ямар нэгэн байдлаар сервис өгж байгаа бол давуу талууд нь гурван зүйл. Шууд cash flow сайтай буюу хурдан орлогч ингээд ургадах боломжтой байдаг. Мөн дээрэс нь эхлэхэд одоо их амар хөрөнгө оруулах шаардахгүй. Мөн дээрэс нь хэрэг бүх юм нурлаа фейлдлээ алга боллоо ч гэсэн та ганцаараа ажиллаад ашигтай байгаа гэж болно. Одоо магадгүй та 5 ажилтнтай байдаг ч бол орлого буудлаа гэхэд багасараад та өөрөө үлдэнэ гэсэн үг. Тэгэхээр ийм байдлаар багасч боломжтой гэсэн үг. Мөн дээрээс нь шууд хүн эхлэх боломжтой. Яагаад тэгэхээр ерөөсөө л инхлэх ихний юм тамир нэг юм чаддаг. Эсвэл хин нэгний хиймэргүй байгаа юмыг хүнд хийж өгвөл сервис авчин гэсэн үг. Тэр нь бол өөрөө маш хүн эхлэхэд амархан бизнес. Эхлэхэд бас хамгийн ер нь бол амархан хөрөнгө оруулалт бага шаардсан бизнесүүдийн нэг. Дээрээс нь хамгийн ашигын маржин өндөртэй бизнес гэж явдаг. Өөрөө үйлчлэгээний бизнесүүд. Гэхдээ гол асуудлууд нь яадаг вэ гэхээр хүн тодорхой төвшөнд ирээд сайжрыг явъя гэхээр гол асуудлууд нь хамгийн том асуудлууд нь та өөрөө авдаг. Нэгсэндөө
та энэ үйлчлэгээний байгууллагын одоо founder гол хүн учраас та хамгийн сайн мэрэгжилтэн, хамгийн сайн шийдвэр гаргагч мөн хамгийн чухал төр нөөц нь болчдөг. Нэгсэндөө та байхгүй бол таны бизнес огсно. Тэгээ таны цаг өөрөө орлогын дээд хязгаар болчдөг. Үйлчлэгээний байгууллага дээр. Та байхгүй болонгоо зогсчдөг гэсэн. Тэ? Мөн та өөрөө бүх нөхцөл байдлуудыг мэддэг гэсэн. Тэгэхээр энэ дээр яадаг вэ гэхээр таны хамгийн том дайсан болгоно нэгсэндөө тань шиг ур чадвартай эсвэл таны тэр одоо цагийг хэмж чадах ур чадвартай хүмүүсийг олох гэдэг ажил байгаа. Мөн дээрэс нь та өөрийнхөө тэр оролцоог багасгах гэдэг хоёр зүйл дээр таны бизнес одоо дараагийн түвшинд гарах уу гарахгүй гэдэг яаж. Тэгэхээр мэдээж хэрэг орлогоо нэмэх процесс явагдаж байгаа те. Сүүлдээ орлогоо тогтворжуулах болж байгаа. Тэгээд сүүлдээ орлогоо ингэ нэмийгэнгүүт ялчгүй таны цаг 24 цагаар таны энерги хязгаарлагдвал болоод ирэхээр тулчдаг гэсэн. За ийм учраас газрууд юунтэй ажилтдаг вэ гэхээр ажилтан авдаг, эсвэл яг тэр чиглэлийн хийх хүмүүс дээр авдаг, эсвэл янз бүрийн эйженси авдаг, эсвэл янз бүрийн сургалтууд авдаг те. Ягаад тэгэхээр захирал нь өөрөө тодорхой түвшинд хүрээ гаццсан. Тэгээ энийг яалтчгүй орлуулах шаардлагатай болдог гэсэн. Тэгэхээр ийм хөл байдаг гэсэн. Тэгэхээр сервис бизнес яагаад амархан нураад идэг вэ, сайжирдаггүй, нэг газараа гацдаг вэ гэж шалтгаан шинэ ажилтан буюу яг тэр юмыг авьяастай, сэтгэлтэй, тодорхой дүнгээр хийж өгөх хүн олно гэдэг амар хэцүү байдаг. Аман дээрээс нь сайн хүн олно гэдэг чинь нэгсэндээ бараа олохоос хэцүү байж. Ягаад тэгэхээр зах зээл дээр хязгаарлагдсан байгаа учраас. Тэгээд дээрэс нь шинэ орж ирсэн танай компанид байдаг хүмүүс ашиг олно гэхээс илүүтэй ягаад тэгэхээр хүн чинь өөрөө хүн гэдэг чинь өөрөө капитал буюу нөөц واخхой. Аюу том нөөц. Энийг яг ер нь бол үйлчлэгээний байгууллага одоо яг бизнес хийжсэн хүмүүсд аюу мэднэ. Өөрөө маш том капитал гэдэг. Тэгэхээр энэ том капиталыг нэгсэндээ хөгжүүлэн сайжруулна гэдэг чинь өөрөө асар их хөрөнгө оруулалт шаарддаг уртын тоглоом болж явж байгаа. Бас шууд ингээд 7-өөс 4 өгөөж өгчин гэдэг юм биш болчих жоо. Тэгэхээр иймэрхүү процедур явагдаа гэсэн. За хэрхэн сайжруулах вэ гэж байгаа. За хэрхэн сайжруулах вэ орохоос өмнө би энэ дээр нэг газ юм хэлээ. Юу гэхээр би 2 сараас гудаад ерөнхийдөө бизнес эрхлэгч болон яг юм үйлчлэгээний байгууллага эрхэлдэг. Яг энэ чиглэл проблемуудтай байгаа, хэрэглэшээ татчих чадахгүй байгаа хүмүүстэй цөөхөн хэдэн үнд ажиллаж байгаа. Тэгэхээр миний ямарсан санд болгож байгаа цөөхөн хэдэн үйлчлэгнүүд байгаа. Тэгээ хэрвээ та яг энэ асуудлуудтай байгаа. Гэтэ айдаа явуулж чадахгүй байгаа, хэрэглэшээ татчих чадахгүй байгаа, нэг байгаар нь тэрийг хөргөж чадахгүй байгаа. Яг гаццсан байгаад байгаа бол энэ доороо линкээр ороод танаад стратегийн call туулах боломжтой. Нэг сард бол ямар цаг байхгүй байгаа. Тэгэхээр 2 сараас ажиллаж эхлэх боломжтой цагууд цөөхөн тоогоор байгаа шүү. Тэгэхээр та доороо цагаа товлоод уулзалтанд орж ирээд тэгээ та бид тусч чадах юм байвал ямарсан туслах боломжтой байгаа шүү. Тэгээ ямар ч гэсэн доод линк хараа. Тэгээ үргэлжлүүлээд ямар ч явцгаая. Тэгэхээр хэрхэн сайжруулах вэ гэж аа. Хэрхэн сайжруулах вэ гэдэг дээр яг үндсэн би зүгээр системийн хувьд нэг юм хэлээд тийм. Үйлчлэгээний байгууллагыг сайжруулахыг энэ 3 алхмаар явна. Ер нь бол юу гэсэн үг вэ? Эхнийх нь нишээ нарийнсах буюу зорилт хэрэглэгчтэй нарийнсах гэдэг юм байдаг. Их миний хүмүүстэй хараад байгаа айгүй том яг юм сервис бизнес дээр одоо Монголд ч юм уу те эсвэл ер нь харангууд хүн болгонд үйлчлэх гэдэг. Энэ өөр амар хэцүү ажил واخхой. Бүр зүгээр л бодоод үзлээ. Хүн болго өөр гэсэн хүсэлтэй, хүн болгон өөрийн гэсэн асуудалтай. Тэгээ энэ хүн болгонд тохируулж та өөрийнхөө юмыг өдөр болгон өөрчлөх юм бол яа би бодохоор толгой өвдөж. Тэгэхээр хүн болгонд зориулж үйлчлэгээний байгууллага өөрөө бий болно гэдэг нэгсэндөө та бизнесээ зүгээр л эхлээс өмнө алдчихна гэсэн үг. Тэгэхээр нэг тодорхой аватарыг бод. Яадаг вэ гэхээр би яг ийм төрлийн хүмүүст л зориулж ажиллана гэж тийчдэг байхгүй. Тэгэхээр та тэр хүнийхээ бүх юмыг мэддэг. Одоо те яг ийм асуудлуудтай байдаг, ийм зорилгоудтай байдаг, ийм болохоор ингэж байдаг. Одоо ийм асуудлуудтай хүмүүс ихэвчлэн ингэдэг гэдэг бүх байдлыг мэддэг. Тэгжи та бодтод тусч чад. Хоёр дахь нь тэр туслах гээд байгаа хүмүүстэй одоо тэ үйлчлэх гээд байгаа хүмүүстэй delivery системжүүлэх буюу яг юу өгөх гээд байгаа юм бэ гэдгээ тодорхой системжүүлэх хэрэгтэй гэсэн. За юу гэсэн үг гэхээр яг адилхан зүйл яг адилхан процессын дагуу явагдаж яг адилхан ижил үр дүн өгдөг байх хэрэгтэй гэсэн. Тэгэхгүй юм болгон шал өөр үр дүнтэй байгаад байх юм бол бас хэцүү гэсэн. Тийг системжүүлэхээр боломжгүй гэсэн. Гуравдугаар product size service гэж байна. Энэ юу гэсэн үг гэхээр захиалга биш стандарт давтагддаг системийг үүсгэх гэсэн. За энэ маань нэгсэндээ юу гэсэн үг вэ гэхээр та нэг аватарда тийм яг энэ процессын дагуу яг адилхан одоо юм давтагддаг загваруудыг хийдэг гэсэн. Энэ дэрхийн орж иж юу их нь тодорхой гэсэн. Ямар ч үйлчлэгээний байгууллага дээр зөө та янз бүрийн газар түрээслэх юм уу эсвэл шүд янз бүрch юм уу хум санслах юм уу эсвэл сошиал медиа үйлчлэгээ өгөх юм уу бүх юм дээр яг системийн дагуу явахгүй бол хүн болгонд өөрийн мөнгө гэдэг мөрө боломжгүй байдаг. Одоо бид нар ресторанд орчингуудаа бид нар солонгос хоолны төрөлцсөн ресторан гэж байдаг үстэй. Зөвхөн солонгос хоолоо хийдэг. Тэгхгүйгээр яах юм? Хоолны ресторангуудад орж хүн Япон хоол хийдээгүүд Япон хоол хийгээд бид нар тийм утгагүй юм байхгүй. Яг тэрнтэй адилхан процесс гэсэн.
Тэгэхээр ингэж ээж өөр юу болдог гэхээр ажилчдыг хурдан сургана. Яг тэгэхээр үндсэн нэг системтэй учраас хүмүүст орж ирэхэд манайхаа ингэж явдаг гэдэг системээ заагаад өгчнө. Ингэснээр ашиг үснэ. Энэ дээрснээ founder буюу танаас хамаарал багасдаг гэсэн үг. Тэгэхгүй болохоор юм болгон дээр та оролцоод өөрчлөлт байх юм бол өөрөө таны доор ажиллаж байгаа ажилтан ч юм уу багийнхан ч ойлгомжгүй болчихдог гэсэн. Тэгэхээр ингэж явна гэсэн. За, ихтэй сервис бизнес ингэж явдаг гэсэн. Сервис бизнес өөрөө шууд 1 сар 2 сар дотор тогоо хүмүүс юм шиг гинт дэшээ бууддаг буюу quantum leap гэдэг юм авахд аюу хэцүү байдаг. Маш удаанаар тогтвортой явдаг бизнес. Гэхдээ slowly but surely гэж байна, тэ. Удаан ч гэсэн тодорхой. Яг тэрүүгээр явдаг. Орлого тогтмол байдаг, юу тогтмол байдаг. Давуу талууд гэсэн. За, дараагийн бизнес модель education буюу info business model. За, ямар муухай гадаад аялах гэж модель. За, education буюу info business гэдэг нэг гэсэндээ юу гэсэн үг гэхээр хамгийн хурдан томордог бизнес модель бо ямар нэгэн бие зүйлийг ажилуулах мэдээлэл, арга, бариллыг заана гэсэн үг. Одоо энэ дээр орж ирж байгаа юм те. Багдгүй хэрхэн трейд хийх вэ гэдэг мэдээлэл зааж болж байна. Эсвэл одоо их сургуулиуд орж иж болж байна. Ямар нэгэн байдлаар мэдээлэл зарах гэсэн үг. Мэдээлэл information зарах. За information өөрөө аюул там давуу талтай аль адил аюул зүгээр бизнес. Ягаад тэгэхээр хүнээс эхлэхэд юу ч шаарддаггүй зөвхөн таны мэдлэг шаардна. Хурдан эхлэх боломжтой, маш хурдан орлого олох боломжтой байдаг. Яг та тэр ур чадварыг өөрөө сурах гэж цаг хугацаа болон мөнгө зарцуулсан байж болно нэг удаа. Гэхдээ та тэрийг эзэмшсэн тэрийгэ хувлаа дахиад зарж гинэ гэсэн. Ийм хувилбараа гэсэн. Гэхдээ education буюу иймэрхүү бизнесээс сул тал нь юу гэдэг вэ гэхээр тогтмол орлого муу болдог. Ягаад тэгэхээр хэдүүлээ бодоод үзэх юм бол боловсролын салбарын үндсэн суурь зарчим нь юу юм бэ гэж бодоод үзэх юм бол хин нэгэн сургууль сураад төгсөх үстэй. Хүн төгсөхийн тулд буюу нийгэмдэр хэрэгтэй болохын тулд сургууль сураад байна шүү дээ. Их сургууль сурж байна. PhD тий. Тэгэхээр гол зорилго нь төгсөх учраас яагаад төгсөөд байгаа юм бэ гэдэг нь бодохгүй байхгүй. Тийм учраас retention буюу хэрэглэгч дахин ярина гэдэг юм өөр аюу муу гэдэг гэсэн. Information business дээр. Хоёрдугаар те хүмүүс сураад дуусчихж байгаа. Тийм учраас байнгын шинэ хэрэглэгч хэрэгтэй болно гэсэн. Тэгээд энэ дээр давхар нэг юм нь та нэг хүнд үнэхээр сайн заачлаа. Үнэхээр сайн заагаа тэр хүн бүх юм аваад тэр хүн яг тантай адилхан дахиад заахгүй юу хориглох вэ гэж бодоод. Юу ч хориглохгүй. Тэгэхээр иймэрхүү сул талуудтай байдаг гэсэн. За тэгээд энэ дээр инфо бизнесүүд буюу мэдээлэлтэй бизнесүүдийн өөрөө зураглал нь одоо хэдүүлхэн зураг нь яаж явдаг вэ гэх юм бол ерөөс ингэж явдаг гэсэн. Эхлээд маш хурдан дээшээ гараад болдог. Гэхдээ гацчдаг. Тэ одоо ийм зөвөр явдаг гэсэн. Дээшилжилээ. Жохон явж илаа шууд дээшлээ. Гэхдээ энэ дээр гацчдаг. Тэгэхээр эндээс дээшлэн гэдэг өөр амар хэцүү байдаг. Яг дээшилж байгаад бол маш хурдтай явагддаг. Яагаад вэ гэхээр өөрөө энэ маань тэ эхлэхэд амархан хүн болон эхлэх боломжтой. Зүгээр л мэдж байгаа юмад хуульчж байгаа маш амархан гэсэн. Тэгээ сул тал одоо яаж энийг амжилттай болгох юм бэ гэхлээр үндснээр нэг юм ба. Энэ үндсэн мэдээлэл гэдэг юм одоо мэдээлэл гэдэг нэг үндсэн юм биш үү? Энийг тойруулаад яаж хүрээлэх вэ гэдэг айгуу чухал байгаа. Community буюу хамт олон болго одоо явдаг хувилбарах гарч ирж байна. Дээрс нь upsell буюу ямар нэгэн тэр мэдээллийг ашиглаад дараагийн асуудлууд дээр нь санал болгодог мэдээлэлүүд хэрэгтэй байж болж байна. Эсвэл хамгийн чухал нь брендинг үүсгэж болж байна. Эсвэл creative refresh буюу яг нэг төстэй мэдээллийг өөр хувилбаруудараас яадаг хүмүүс байдаг. Тэгээ жил болгон шинэ санаатай гарч ирээл ингээл нэг хувилбараа одоо ингээд яг нэг юм хувцсны өөрөөр яагаад байдаг хүмүүс байдаг гэсэн үг. Амун дээрэс нь тогтмол авдаг үнцэн гэсэн. Одоо магадгүй би одоо яг энийг бол хамгийн төгс гэдэг хүмүүс нөө трейдингийн сигнал зарна гэх юм тэр хүмүүс идэв шүү дээ. Одоо магадгүй сар болгон тодорхой дүн төлөөд одоо сая мэдээлэл аваарай. Эсвэл сард $10 төлөөд одоо тогтмол одоо имэйлүүд аваарай гэдэг чинь тиймэрхүү хувилбарууд явдаг гэсэн. Үндсийн энэ education business-ийн ер нь бол одоо ялж байгаа хамгийн үр дүнтэй байгаа мундаг явж байгаа хүмүүсийн хамгийн чухал байгаа юмнууд нь ерөөсө брэнд үүсгэсэн хүмүүс байгаа. Брэнд үүсгэсэн хүмүүс. Брэнд үүсгэн гэдэг чинь ерөөсө юугаар үүсгэгдээд байна гэхээр бодит амжилтын кейсүүдээр те бодит үр дүнгуудээр эдгээр зүйлүүдээр үүсчихэ гэсэн. Одоо энэ амжилтын кейсүүд гэсэн үг шүү дээ. Тэгээд жишээ нь те амжилтын түүхүүд, бодит тоонууд, баталгаанууд. Нэгсэндээ та өөрийн гэсэн мэдээлэл зарж байгаа хүн болоод өөрийн гэсэн брендинг гэдэг зүйлийг яалтчгүй үүсгэж энэ зах зээл дээр амьд үлдэх боломжтой болдог гэсэн. Тэгэхгүй та брэнд үүсгэхгүйгээр зүгээр л мэдээлэл гэдэг юм ин хуваалцах юм бол одоо юм би зүгээр л мэдээлэл хуваалцдаг гай байлаа. За брэнд үүсгэхгүй. Тэгэхэд яг миний зааж байгаа юм их ч юм яг миний өгж байгаа юмыг өөр хин нэгийн хувлаад хийчихэд миний хэрэг байхгүй болох эрсдэлгүй л байдаг гэсэн үг. Одоо ямар ч кейс тохиолдол. Одоо магадгүй absolute Монголын англи төв. Яг адилхан англи зааж байгаа шүү дээ. Гэтэ ягаад хүмүүс absolute-ийг сонгоод байгаа юм бэ гэхээр энэ өөрөө брэнд болсон. Одоо би үргэлж absolute жоохондоо сурсан. Ягаад тэгэхээр энэ баталгаатай absolute явах юм бол IELTS-ийн өндөр онох магадлалтай. Бусад английн газруудаас өөр. Тэгэхээр эдгээр зүйлүүдийг үүсгэдэг гэсэн. Тэгснээрээ absolute бусад английн сургуулийн төвүүдээс илүү өндөр үнийг одоо чаржлж буюу өндөр үн тавьж чаддаг. Ягаад тэгэхээр бодит амжилтын түүх байна, олон жил явсан байна, өөрсдийн гэсэн брэнд арга барил байна.
Тэгэхээр эдгээр зүйлүүдийг үүсэхгүй бол өөр явах боломжгүй байдаг гэсэн. Одоо шинэ Harvard Moise Harris шансвал л дээ. Ягаад хүмүүс зөвхөн математик бодож сурах гэж Harvard-д те мэдгүй семестрийн $20,000 төлж байгаад Moise 2 сая төгрөг төлж байгаа. Шалтгаан юу юм? Harvard өөрөө Harvard-д тэр хүн сурах юм бол зах зээл дээр гараад амжилтанд хүрэх сайхан амьдрах магадлал нь арай өндөр байхгүй. Тийм брендингтэй учраас. Moise дээр арай мэдээж бага. Тэгээ амар ч утгагүй жишээ авах. Гэхдээ ер нь үндсэн point нь та хэрэглэгч өөрийнхөө зорилтод хэрэглэгчнэр тохирсон брендинг гэдэг зүйлийг үүсгэснээрээ та өөрөө өөрийгөө бусад өрсөлдөгчнөөс ялгаруулах тэр нөхцөл байдал үүсч чинь ингэхдээ таны борлуулалт чинь зогсохгүй өмнө дээрсэндээ өндөр дүнгээр чаржлах боломжтой болдог гэсэн. Энэ нөхцөл байдал дээр. Ийм учраас education business дээр брендинг амар чухал болно гэсэн. Нэгсэндээ та өөрөө өөрийнхөө өрсөлдөгчийг хүртэл бэлдэж байгаа зах зээл дээр энэ зүйлүүдийг үүсгэдэг гэсэн. Брендинг үүсгэдэг гэсэн. Одоо шинэ Монголд чинь мундаг чинь байна л та. Гэтэ би энэ дээрээс яриад яах юм да. Тэгэхээр ер нь бол education business хийх гэж байгаа хүн байх юм бол бас ялгаагүй надтай холбогдож болно. Надаас стратегийн кол зөвлөд зөвлөгөө авч болно. За тэгээд минь тусч чадах юм бол туслахаас боломжтой. Тусч чадхааргүй байх юм бол бас тусч чадахгүй те. Тэгэхээр тийм байгаа гэсэн. За сүүлийнх нь product business буюу минийх одоо энгийнээр их юм бол e-commerce гэдэг те интернет худалдаа. Тэгэхээр ер нь бол зүгээр л онлайн дээрсэнд бит бараа бүтээгдэхүүн зарж ийн гэсэн. Онлайнаар бүтээгдэхүүн зарах бизнесээ гэсэн. За онлайнаар бүтээгдэхүүн зарах бизнесийн өөрөө загвар нь маань хэдийнх нэг те зураг маань өөрөө яаж явагддаг вэ гэхлээр вэ штэ. Энэ зураг маань ингэж явагдана гэсэн. Эндээс би зураг авах юм. Ингэж явагддаг. Ингэж явагддаг гэсэн. Дээшилжлаа, дээшээ явлаа, инглээ. Тэгэхээр би нэг продакттай контент хийх айгүйх проблем ялаа. Гинт бараан загж эхлэв дээшээ явлаа. Ингээ явж идэл бараан дуусчдаг. За бараагаа яаж олонтойгоор авчих уу гэсэн чи мөнгө байхгүй. За мөнгөө яах вэ гэдэг. За бараагаа авчирлаа тэгсэн чи айд нь явах болчдөг. Айдаа явуулах уу яаж тэгсэн чи өвтөж гарч ирдэг. Ингээл за буухан проблем боллоо шинэ бол явуулаа. Ингээ явдаг гэсэн. Үргэлж маш хурдтай дээш явах боломжтой. Гэхдээ сөрөг одоо нэг юм тэр өсөлтийг авахын тулд заавал нэг юм араас тур бодох шаардлагатай бизнес гэх юм уу? Нэгсэндөө тайлбарлах юм бол бид бараа бизнесээ одоо бодит үнэ нөхцөл байдал ерөөсөө скейл хийхэд амархан юм шиг тийм. Ерөөсөө айд явуулаад мөнгө олцоод байгаа юм шиг бүх юмний автомат болцсон юм шиг харагддаг хэрнээ хамгийн гол нь ерөөсөө энэ төрлийн одоо product бизнес бол capital intensive гэж байна. Юу гэсэн үг вэ гэхээр танд маш их хэмжээний маш их ч байгаа. Ер нь зөвхөн хөрөнгө хэрэгтэй гэсэн. Хөрөнгө буюу үндсэн суур мөнгө байжий дараагийнхаа бизнесийг болгодог өөрөө бизнес модель гэсэн. Дөнгөж эхлэх нь бодъё л доо. Танд мөнгө байхгүй бол бараагаа авах чадахгүй. Мөнгө байхгүй бол айдаа явуулж чадахгүй. Гэл эхлэн штэ. Гэх мэтчлэн заавал тодорхой хэмжээний капитал шаардлагатай гэсэн. Аман дээрээс нь дараагийн түвшин рүү хүрэхин тулд би заавал өмнө нь олсон орлогоосоо хөрөнгө оруулж дараагийн түвшин рүү явдаг. Тэ? Иймэрхүү юм болдог гэсэн. За capital intensive гэдэг нь юу гэсэн үг вэ гэхээр та өсөх тусам бизнес чинь томрох тусам ашигчин буцаад inventory буюу бараанууд руу орно. Буцаага бараагаа ав. Тэгээ бараагаа хэрэгтэй бол одоо бүх их мөнгө нэгсэндээ та мөнгөө буцаагаад бараа олгож ирж мөнгөө буцаагаад их мөнгө олохын тулд төгж эрсдүүлж гэсэн үг шүү дээ. Энэ зүйл өөрөө байнга явагддаг гэсэн. Яагаад энэ бизнес модель айгүй одоо юу байдаг вэ гэхээр одоо бас эрсдэлтэй хин чаашаа. Тэгэхээр зүгээр юм одоо сул талууд нь юу гэхээр бизнесүүд ерөөсөө айгүй олон төлшүүдээс хамааралтай байдаг тийм. Үйлдвэр, түүхий, логистик, тээвэр, гайл, агуулга эсвэл одоо тийм контент эдний аль нэг нь гацхад л манай бизнес шууд зогсолтонд ордог. Тийм эрсдэлтэй байдаг гэсэн. Тэгэхээр маш их систем шаарддаг, өөрөө маш их прогресс шаарддаг, маш их датан дээр суух хэрэгтэй болдог бизнес гэсэн. Датан дээр суухгүй, тоо харахгүйгээр эднэрийгээ тооцоолохгүй энэ бизнесийг хийн гэдэг боломжгүй. Мөнгөний тооцоо муутай хүн бол энэ дээр маш их алдагддаг. Тэгэхээр эдний нэг л алдаа гаргахад хичнээн бид нар мянга маркетинг хийгээд брэндээ сайн болгосон ч гэсэн бизнес зогсох эрсдэлтэй байдаг гэсэн. Ийм бизнес модель үндсэн загвар нь та. Тэгэхээр үндсэн одоогоо bottleneck буюу ганц проблем. Хэдэн ямар проблем болгоод юм бэ гэж. Хинийхэн cash flow бидэрт e-commerce төрлийн те барааны төрлийн бизнесийн хамгийн том болоосо cash flow буюу мөнгөний урсгал байх хэвээр. Бараагаа авах бидэрт мөнгө хэрэгтэй. Тэгээ inventory буюу барааныхаа байнгын нөөцтэй байх хэвээр. Энийг энэ бид нар мөнгө хэрэгтэй. Нэгдүгээр. Хоёрдугаар distribution буюу энэ бараагаа хүмүүст хүргэх буюу те хүмүүст хүргэх айд явуул. Инфлюенсер явах те. Яаж энийг хүргэх юм бэ гэдэг хоёр дахь проблем болдог. Яг уу зарим хүмүүстээр зарим үед айд сайн явдаг. Айд сайн явж байгаа үед л хүнийх юм болдог. Гэхдээ хизээнээс нь айд гацдаг. Энэ бол угаасаа хууль. Насан туршдаа таны distribution буюу хүмүүст хүрэх процесс те сайхан солонгон байх боломжгүй. Ямар нэг үед гацдаг гэсэн. Энэ үед яах вэ гэдэг. Гурав дахь нь supply chain буюу эрэлт байгаад байдаг бараа байхгүй гэдэг. Тэгэхээр энд юу яадаг вэ гэхээр inventory chain, inventory cycle гэдэг ийм ярьж эхэлдэг гэсэн. Энийг бас судалж үзэх хэрэгтэй. Inventory cycle буюу таны бэлэн байгаа барааны чинь циклээр тооцоолдог гэсэн.
Энийг тооцоол зурхын тулд бид нар зарагдж байгаа тоох мэдчил маш олон тоонууд харддаг гэсэн. За иймэрхүү ерөнхийдөө хувилбаруудаар энэ манай ийм бизнесийг хязгаарладаг байх нь. За тэгээ яаж хэдүүлээ ерөнхийдөө энэ бизнесийн хэлбэрийг сайжруулах юм бэ гэвэл эдгээр зүйлүүдийг яах нь unique ingredients will trade secret гэдэг юм байдаг. Нэгсэндээ зөвхөн манай бараан дээр байдаг онцгойлыг үүсгэх. Тэ? Мөн дээрэс нь өрсөлдөгч чинь хуулж болдоггүй тэр зүйлийг үүсгэх. Эсвэл логистик бол энэ fulfillment буюу хэрэглэжтэй хүрхийн процессыг яг оновчтой болгох. Мөн дээрэс нь lean marketing баг буюу маш жижиг сүртэй юм биш яг бага зардлаар шийдэх гэдэг энэ хувилбарууд байдаг гэсэн. За эднээс дараа нь хамгийн чухал зүйл нь энэ дөр бол жижиг юм шиг зүгээр ерөөхдөө оруулсан. Зүгээр сонсч байсан болохоор оруулсан гэсэн үг. За. Тэгээд хамгийн чухал бас нэг зүйл нь юу гэхээр брендинг гэдэг зүйл байна. Яагаад вэ гэхээр брендинг гэдэг зүйл энэ амар чухал зүйл. E-com дээр ер нь бол брендинг бол ерөөсөө хамгаалтын хан гэсэн. Ягаад тэгэхээр та орлого олгоод ирэхээр бусад өөр хүмүүс яг тантай адилхан бараг зарж болохгүй гэсэн хуйлахаа байхгүй. Хүн зарлах эрхтэй байна. Тэгэхээр таны орлогонд нөлөөлнө гэдэг юм болно гэсэн. Тэгэхээр брендинг тухайн бараан дээр брендинг гэдэг зүйл үүсгэх нь ерөөсөө click through rate-ийг өндөр болгох буюу хүмүүс таны ad явуулж байгаа контентын дээр дарах тэ холбогдох магадлал ч өндөр болно. Мөн дээрээс нь repurchase буюу дахин худалдаа бол өндөр болно. Яагаад тэгэхээр та брэнд учраас. Мөн дээрээс нь та брэнд учраас бусад бараанаас арай үнэтэй зах эрх чинь нэгдэнэ. Яагаад тэгэхээр та брэнд учраас. Одоо энэ Ralph Lauren гэдэг энэ байдаг шүү дээ. Ralph Lauren гэдэг одоо энэ брэнд жишээ нь зүгээр л ноосон цамц шүү дээ, тийм ээ. Зүгээр л ноосон цамц. Гэхдээ яагаад магадгүй энэ Ralph Lauren энгийн ноосон цавц магадгүй хэдийн за 50 мянгаар ч юм уу те 100 мянгаар зарагддаг байлаа гэж бодоход одоо энэ Ralph Lauren-ы цамц 400 мянга 500 мянгаар зарагддаг. Тэгэхээр ерөөсөө брендинг ч өөр энэ премиум үнийг авах юу өсч. За энэ ихтэй яг би ориг самсыг мэдэхгүй шүү зөө. Тэрийг бол мэдэхгүй шүү. Гэхдээ зүгээр би яг Ralph Lauren-аас аваагүй зүгээр дэлгүүрээс авсан. Гэхдээ ямар ч гэсэн тим үнийг үүсгэдэг гэсэн. Үндсэн гол зарчим гэсэн үг. За тэгэд эдгээр зүйлүүд үүсэт ирэхээр араас нь юу үүсдэг вэ гэхээр CAC буюу Customer Acquisition Cost буюу нэг хэрэглэгчийг хурдлаж авах дүн үүснэ. Ягаад гэхээр та брэнд учраас хүмүүс тань үлийг татагдаж эхэлдэг гэсэн. Мөн дээрэс нь LTV буюу Lifetime Value буюу нэг хэрэглэгчийг зарж байгаа мөнгөнд дүн нэмэгддэг гэсэн. Ингэснээр Gross Profit гэдэг юм өсдөг буюу дундаж таны олж байгаа орлого яаж өсдөг вэ гэхээр брендинг үүснээр. Ягаад гэхээр та олон газруудаа өрсөлдөх шаардлагагүй болно. Ягаад гэхээр та тухайн зах зээлд зөвхөн цорын захиулна болох боломжтой байдаг гэсэн. Энийг үүсгэнэ гэсэн. Тэгэхээр бас нэг чухал ажиллаж байгааз. Тэгэхээр аюул чухал нэг ойлголт бид хуваалцмаар байгаа нэг зүйл нь сайн маркетинг муу бүтээгдэхүүнийг аварч чаддаггүй гэж үгээд байгаа. Тэг яаж контент хийгээд ad явуулаад инфлюенсерүүд хийж чадаад гэхдээ бүтээгдэхүүн чинь суг энэ чинь суг бол хүмүүс дахиж худалдаж авахгүй амнаасаа нэмжих маркетинг байхгүй болно ингэснээрээ бизнесийн зогсноо гэсэн. За тэгээд гол дүгнэлтүүд ерөөсөө энэ гэсэн. E-com одоо иймэрхүү бизнестэй. E-com бол амархан бизнес менежер биш ээ. Гэтэ боломжтой. Гэтэ томрох тусам илүү капитал шаарддаг. Ер нь бол капитал шаарддаг бизнес эндээ ойлгомжтой байгаарэ. Тэ? Дээрэс нь risk гэдэг зүйл байгаа. Supply chain гэдэг дээр маш их эрсдэл үүрэгддэг. Мөн дээрэс нь ганцхан айд явуулах юм бол бас тулдаг. Тэгэхээр influencer marketing, тэ? Амнаас амдамжих маркетинг, organic marketing гэмшил энэ бол ерөөсөө шал өөр загвараар явагддаг бизнес шүү. Яг хэлбэр нь ер нь бол ингэж явагддаг гэсэн. Тэгэхээр энэ зургийг тэмдэглэж авч байгаа. Та аль эдний аль нэгэндээ нь явж магадгүй зү. Одоо магадгүй та одоо амар хүн хийж магадгүй бах. Эсвэл яг гацсан байж магадгүй. Гэтэ ямар ч сан удахгүй ингэдэг гэдэг энэ бизнес моделийг хараад энэ үе дээр хүлээж аваарай гэж зөвлөв. Энэ загвар бол бүгдээрээ ямар нэгэн өөрсдөө гэсэн загвартай. Тэгэхээр энэ загваруудын бизнесийн онцлогийг таад маань те манайхан маань өөртөө ойлгоод хүлээж авах юм бол бизнес хийх гэж илүү амар болно гэж хэлдэг. За тэгээд энэ хүртэл хамт байсан бүх хүмүүстээ баярлалаа. Бас чадхаараа нэг 3 юмыг хүргэлээ. Тэгээд ямар ч сан та эдгээр 2 3 бизнесийн аль нэгийг хийдэг. Тэн дээр надаас тулж авах хүсэж байгаа бол доорго стратегийн кодоор ороод цаг тоглох боломжтой. Тэгэхээр 2 сараас би цөөхөн идүүнтэй хамтарч ажиллах боломжтой байгаа. Тэгэхээр ямар ч юм тусалж чадхаар өнө харцгаая. Тэгээд дооруугаа та линкээр ороод форм бүлээд яваарай гэж хүсэж байна. За тэгээд дараагийн бичлэгээр уулзцгаая.